нэг юм хар юм бүндгэр юм байдаг байхгүй. Тэгээд тэгснэ яг намайг босоод гарахын зав дээр нөгөө энд чинь гэлээгээл босоод ирдээ. Энэ одоо 29 давхрын оффист өгсөн үлийг ээж явдаг. Энд ямар ч хоол авахгүй ш. Тэгээ бас тэндээ тэгээд хэрэлдээд байгаа маа. Гэрээс гараад map алга болчихвол тэгэл I'm out. Hi guys. Oh my god. Унтаж байгаа дөнгөж сая. Унтаж байгаа ч гэж тэ нэг хальт нэг 2 цаг унтаж байгаа дөнгөж сая бослоо шүү дээ. Өөх энд бүр юм Суэнэ гэд фестивал болоод байгаа юм байна. Манай гэрийн цонхоор тэр цаана болоод байгаа тэр нэг тайзыг харж байна уу? Амар олон хүмүүс байгааз нэг юм фестивал болоод хүмүүс бүр бөөнөрө гарцсан гадаа хүйтэн байгаа ч гэсэн. Өнөөдөр болохоор Saturday, маргааш тэгээ нөгөөдөр Monday no Memorial Day гээд бүхний дээр амардаг тийм өдөр байхгүй юу? Тэгээд нөө long weekend гээд хүмүүс ингээл зав мав бөтөн дээр амар гоё гаралдаанч энэ цаг агаар бүр арай л жоохон хүйтэн байгаад байна. Өнөөдөр хагасаа өдөр заяа ёо таад намайг юу хийсэн гэж бодож байна. It's so crazy. Би нэг ойрд Instagram дээр айгу их хоол тэгэл dessert идэж үзэж байгаа гоё бичлэгүүд хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн өөр гоё газруудаас надаа ингээд invitation хурж ирээд урилга хурж ирээд ингээ манайхайг үзээрэй ингээрэй тэгэрэй гэдэг гоё юмуд ирсэн байхгүй юу. Тэгээ би өнөөдөр нэг найзтайгаа Wake and Bake гэдэг ийм brunch нэг газар очиж хамт өглөөний цай уух байсан ахгүй. Тэгээ очиж видео өдр хийж өгөө. Тэгсэн чинь манай найз ирж чадхаа ангуудаа би бодож ирсэн бүр амар crazy idea зөө бодож ирсэн. За тэгвэл гаднаас ойрхон зүгээр ямар ч танихгүй тийм stranger нэг хүнийг ингээд шууд hey ингээд надтай хамт brunch хийх хүсэж гинүү гэд урьхаар ингээд шийдээд тэгээд that was so crazy. Тэгээд рил одоо удахгүй орон зав би өнөөдөр фильм хийгээ те бүр амар хөөрхөн охиндоо таарад тэгээ би бүгд асуухтаа ингээд амар nervous нүг хизээч тэгж амар stranger юм юмд өрнө гэж одоо хэрвээ намайг stranger өрхөн бол би бүр амар freak out тийштэй. Тэгсэн чи тэр охин ингээд оо тийм ямар гоё юм тгийл та гэд ингээд нэг юм бас нэг энэ Америк хүмүүсийн одоо юу гэмш чи битээ нэг юм сэтгэлгээ нэг бас арай open тэгэл мэдгүй эсвэл би өөрөө ч амар тийм амар хаалттай болохоор тэгж тийм 19 заяа те ямар ч тач тэр охинтой хамт гоё өглөөний цай адир уугаад хоорондоо танилцаа тэгээ өөр амар гоё cook хийх дуртай охин байснээр тэр бүгдийг таад миний Instagram Miss International-аас ороод үзсгээрээ. За бүгдээрээ бичлэгийн гол хэсэгт оръё. За энэ удаагийн бичлэгээр бүгдээрээ нууц улсын нууц амттангуудаа идэж үзэх болно. Try Treats-с дахин нэг бокс ирсэн. Тэгээд за олон юм яриад явах шүү зардалж үзцгээе те. Хаанаас ирсэн нэр үнэхээр мэдэхгүй заяа. Би та идмэл угаасаа намайг удаа сайн мэдэн штэ. За жаарэ. Ийм туг байна. Ямар шин зэнгэ шиг туг байтэй тэн дээр. Би угаасаа мэддэг юм чи та идмэл яг ямар ус гэдгийг сайн мэдж байгаа штэ. Гэтэ харцгаая. Яг угаасаа Европын нэг улсаагаа гэдэг би маш сайн мэдэж байна. Айгу хөнгөн амттнууд байхыг бодвол нэг тийм амттангаар амар одоо бүр амар алдартай бас мэдхгүй те. Миний амьдралдаа хизээч сонсож байгаагүй газар юм байна те. Wait what? Serbia юм биш үү? Serbia гэж Сербигаа сонсч ийсэн. South Eastern Europe байдаг юм байна заяа. Европ бас Европийнх юм биш. Ер нь энэ амттангууд нь ихэнх нь надаа Европ талтай байт юм шүү дээ. Энэ ямар гоё байранд гоё орч байна хоёр. Амар хэрэг дуртай те. Үдтэй яагаад дандаа энэ Try Treats-ийг идэхээр энэ хажуудлын байранд хүмүүс орж үзээд идэг юм бол it's so weird. Тэнд нэг хүн байр үзчих. Ийм газар идэм шүү. Би ёстой Serbia гэж сонсч ирсэн болохоос яаж харагддаг яадаг гэдгийг ч ёстой мэдэхгүй мэн. Гайхалтай. Тэгээд Serbia болохоор 7.5 сая хүнтэй юм байна. No wonder би угаасаа high school дээр газар зүүн хүнтэй амар хүмүүс. Одоо ч гэсэн ингээл гэрээс гараад одоо нэг яг энэ авир хоол мэдээд байгаа. Гэрээс гараад map алга болчихвол тэгэл I'm out. За энэ тэгээ Sevapsisi гинүү ийм хөөрхөн хоол хийх жор идэр байна. За снэкүүдийг харцгаая. Бүр амар их снэк бол алга заяа манайхаа. Өмнө нь ингээд бүр ингээд дүүр ирсэн шүү дээ. Энэ удаа жоохон хөөрхөө хит хитгэн байна. Гэтэ яг бүгд үзье те. Магадгүй угаасаа
7.5 сая, нөгөөх нь 4 сая гэдэг чинь баг яг манай Монголтой жоохон төгсөж байгаа. Тэгээ манай Монголын снэкүүд ч юм бас байдаг гэсэн тий. За бүгдээ хамгийн дөрөвд classic pretzels sea saltтай байна. Дагстай. Би pretzel-ыг нөгөө яг энд дэдэг юм дугуй ингэдсэн чинь энэ нэр stick pretzel sticks штэ. Smells good. Хараа татхан ингэж харагдаж юм байна. Энэ бүттэй ямар гоё юм зузаан ийм юу юм бэ те энэ жоохон бүдүүн pretzel шүү дээ. Nice. Ямар амттай юм бэ? Миний ижсэн pretzel-уудаас хамгийн амттай нь зөөлхөн тэр нэг юм нарийнхан биш нэг юм soft амттай зөөлхөн амттай юм. Энэ pretzel бүгдээрээ 7-оос 10-ыг өгсөн. Йоо би дөнгөцөө унтаад босоод ирсэн болохоор бүр ингээд өвчтөр амар ядраад тэг амар орой унтаад өнөөдөр бас бичлэг хийж явж байгаад хаяа ингээд гараад ороод ирэхээр амар ядардаг болчтой юм байна. Тэгээд яа миний ингээд mind яг ингээд бас яг right mindтэй биш байж магадгүй биш юм манайха. Be careful. 10-аас 7 үгүйё. За дараагийнх нь болохоор salted гинэ. Бас sea saltтай 75-тай. Энэ нь salted and baked гэж байна. Гэтэ яг ялгаа нь юу юм бол энэ нэрэ жижигхэн яг нөгөө нарийнхан стик юм биш тиймээрээ. Энэ нь ийм. Тэгээ нөгөөх нь болохоор ийм араа шал хоёр өөр агаад. Энэ нь арай golden. Яалт ч энэ гоё юм байна. За манайха. Би солилоо. Энийг 10-аас 8, энд 10-аас 7. Тэгвэл энд 6 гэхээр арай жоохон хайрын санагдаад байна. Би угаасаа pretzel-ийн амар тийм том big fan биш л те. Тэг яг даггүй юм байна. Хүмүүс ингээд зарим хүмүүс амар дуртай юм билээ ингээд every time ингээд идээлээ. Би нэг онгоцсон л идэл юу гэсэн. Animal Kingdom гэнэ ийм хөрхөн баагатай ч хэрэг байна. Одоо манайхаар бол Маша Миша юм уу та тэгж. За milk chocolate. Milk нэртэхгүй л энэ да. Ажоо. Би ийм баг нэгт. Энэ яагаад гэдэг намайг зочих гэж ийм баг хийсэн юм бах та. Яна энэ ийм хорхоо хийсэн юм биш үстэй ийм. What is it? Яагаад ийм дотроо угаасаа ийм юутай байт юм болов? Хорхоотой байт юм болов? Энэ so weird. Би ийм хорхоо харах амар дургу. Би ингээ хорхооноос амар айгаад идэг. Гэсэн мөртлөө хорхоогоо би алж чаддгүй. Саяхан манай ажил дээр би ингээл яг ажлаас хамгийн сүүлд гараад ингээл амар дэк. Ажлаас ингээл гараад гисэн чинь нэг юм хар юм бүндгэр юм байдаг байхгүй. Тэгээд тэгснэ яг намайг босоод гарахын зав дээр нөгөө энд чинь гэлээгээл босоод ирдээ аалт заяа. Ийм одоо миний энэ хумсны ийм хэмжээтэй аал босоод би бүр гэх амар freak out болоод тэгээ бүр ингээд алыг ихээр алж чадахгүй нөгөө ийм бичлэг үзсэн чинь аалзыг алангууд ингээд амар олон бэбинууд ингээд гараад ирдэг штеп алж чадахгүй тэгээ бүр ингээд хайрлаад бас нэг амьд амтын юм даа гаргаад тавьчихсан нэгэ манай ажил нь 29 давхурт байдаг энэ одоо 29 давхрын оффист өгсөн үлийгээ хийж явдаг байна энд ямар ч хоол аахгүй штеп бас тэндээ тэгээд хэрэлдээд байгаамаа тэр аалцаа стакан авч агаад нөгөө нэг аалцсан дээр ингэж тавьж агаад доотлолт нь юм хөрхөн юу хийгээд нөгөө нэг цаас хатуу цаас хийгээд тэгээ ингэж явж ич нэг юм гаргаж хайсан штеп маш нэмхэн chocolate байна. Nice. Шоколаданд 10-аас 8.5. Би тэгтээ сайн замдаа нэг Дубай шоколад идэж үзсэн чи бүр ямар гоё юм бэ. Тэгээ тэрийг идэж үзснээс хойш юм ингийн normal milk chocolate идэхээр өстой гоё. Зөөлхөн амттай байна. Нэм зузаан биш те. Nice. Keston dessert гэнэ. Юутай байна? Тамартай байна заяа. Багтаа иддэг гэсэн нөгөө туулаатай дотроо цагаантай шоколад өгдөг штэ. Энэ одоо самар юм уу сомнон юм уу? Сомнон биш үстэй манайха. Би дөнгөж сая ирсэн шүү. Яг юм багтаа иддэг гэсэн орч чихтэй амар адилхан санагдаад байгаа юм. Та сайн мэдэх үгүй сайн мэдгүй нөгөө дарстай чихэр мөхрэж байдаг гэсэн штэ. Тэмтэй хамттай. 10-аас
6.5. Нөгөө өмнөх шоколадаа арай гүцэхгүй юм. Гэтэ яг идүүл идчихмээр юм байна. Тэгээ нэг амар юм юу гэвэл нэг crave хийж хүсэж идэх бол not really. Оо! Euro ice cream which wait. No way. Chocolate ice cream бата. What the hell? Oh, smells like an ice cream. Өндөр ингээд whipped cream юм хийж идвэл бүр алхам шүү. За, cheers. 3 2 1. Цагаан шоколад байна. Тэгээ энэ болохоор юм melted chocolate юм биш үү хараа. Ямар шоколадтай газар байна дээ. Тэгээ шоколад. Үгүй энэ шоколад ice cream ч гэсэн 10 out of 10. 10-аас 10 үгүй. Хүмүүс хаашаа яваад байгаа юм бол би бүр амар сониучтай юу. Ер нь ингээл угаасаа өдөр тутмын амьдралдаа ч амар сониуч гэдэг байхгүй юу. Заавал нэг юмны учрыг олохгүй салахгүй ингээ бодогдоод байдаг. Тэгээ хүмүүс ингээ бөөнөрөө энүүгээр гараад ингээл яваад байдаг байхгүй юу. Тэгэл өдрөд хаашаа яваад байгаа юм болоо гэж буцаа өмсөл гараал ингээл яваад хүмүүс ингээл кобой малгайтай кобой хувцалж өмцсөн яваад энэ юу болж байгааг нэг үнээс асуусан чинь Beyoncé-гийн Cowboy Cartier гэдэг тоглолт болж байгаа юм байна л да. Манайхаас стадиум нэг алхаад 8 минут гэдэг. Тэгэл хүмүүс яваад байгаа бол би явж үзье гэдэг. Тикет авсан чинь амар гайгүй хямдхан тикет олдоо. Тэгээ бас гайгүй тайзнасаа хөөрхөн хажуу талаасаа нэгэн давгүй харагдчихдаг. Тэгээ явсан шүү дээ. Амар сонирш. Тэгэл тийм үг гэл ингээд цоглолтын цагийг гарсан чинь 1 цаг үлдсэн заяа. Тэнгүүд нь за угаасаа амжих юм чинь гээл сувдаанаг явах гэж явахгүй гингүүд ингээс хувцас амсаад нүрээ бодоод би өнөөдөр шалаа уусна шүү дээ. Энэ ёстой гоё амттай байна. Хөөе шоколадгүй мэдэж болох уу? Энэ одоо банана шоколад юм бахта манайхаа. Бананко гинэ. What? За энэ ч тэ миний идэх юм бишлээ да. Би ч тэ ийм дотор амар жимс мэмстэй гиснээ ийм юм орооцсон юм чи ямар зөөлхөн юм бэ? Амар зөөлхөн юм биш. The hell? Сансныг бодвол гайгүй юм биш. Too much sugar. 10-аас 4. Жимсэн иймэрхүү юм байгаад хахаар жимс шоколад хоёр холилдоод ирэхээр л заваараад идэг. Нөгөө хүмүүс ингээ апплыг ийм ирээсэн соусонд дүрээд тэгснээ юу дээдлэлт нь ингээд эсвэл юм шоколадаар бүж мөрөд идэг. How do you guys eat that? Би ёстой чадахгүй харчаад Coconut шоколад ёо. Миний бүр ходоод гайхаж байгаа. Энэ нэг юм чи та бас чирчээ юу баахан шоколад хийгээд байгаа бэ? I know. Миний дараа чи юм орно. Энэ нөгөө нэг bouncy илүү. Тэр шоколадтай амар адилхан үнэр чинь угаасаа coconutтай болохоор. Нэг л хацгаад надад бол зүгээр юм байна. Coconut нь гоё юм. Гадуурх шоколад нь миний идэх гоё шоколад биш байна. Нэг юм би юм сүйтэй шоколадуудад амар дуртай. Энэ нэг юм сонин сүйтэй шоколад. Мэдгүй эсвэл хийсэн сүүн одоо яасан юм байна. Энэ дундаас угаасаа хамгийн таалагдсан шоколад нь манай Маша Миша. Энэ шоколад байна. Энэ бүр амар гоё юм зөөлхөн сүйтэй шоколад. Зөөлхөн сүйтэй шиг хатуу сүйтэй яс байдаг юм байна. Өстө шоколадаар дүүрэн газар байна уу? За тийм ээ. Тэгээд бүгдээрээ rate хийх юм бол шүү дээ. За ёстой гайхалтай. For the first time би pretzel-ийг нэг гэж хэлмээр байна. Хоёрт нөгөө энэ шоколад. Actually энэ бас байгаа юм байна. Энэ хоёр нэр амар гоё шүү дээ. Энэ хоёр баг адилхан байр эцтэй. За тэгээ бусд нь угаасаа яг бүгд нэг юмд орчиж болох юм байна. Тийм. Тэгээ манайхаа хэлхээ марчиж try treats тайд маань юм захиалахыг хүсэх юм бол RTNGG гэсэн кодыг ашиглаад 15% off авах боломжтой байгаа. Тэгээд Монголд сайн үйлчлэх үгүйг нь мэдэхгүй байна. Гэхдээ ямар тач гадаадад Америкт ч юм уу Солонгос өөр хаа нэгэн газраас try treats-ийг аваад нөгөө цаанаас нугасаа улс нь маш нууц ирэх учраас та хэд маань авч үзэхийг хүсэх юм бол RTNGG гэдэг кодыг ашиглацгаарай. Тэгээд энэ хүртэл үзсэн та хэдтэй баярлалаа. Доор комментэн дээрээ
Энэ хүртэл үзсэн гээд ямар ч хамаагүй амар гоё олон амттны эможиг таад маань үлдээцгээгээрээ тэгээ дараагийнхаа гоё бичлэгээр уулзлаа. Баярлалаа.